хөтөлбөр үргэлжилж байна. 21 аймгийн нэгдсэн эмнэлэгт ясны мэс заслын бага чандавлах үйл ажиллагааг Шунхлаа групп ивэнттэглээ. Тухайн ясны мэс заслын 3 төрлийн багажийг аймагуудад танилцуулснаар өвчтнүүд цаг хугацаа эдийн засгаа хэмнэх боломж бүрдэж байгаа юм. Ингээд өдөө орон нутгийн 18 аймаг танилцуулж байгаа гэмтэл мэс заслын үндсэн 3 багаж байгаа. Одоо энэ та бүхэн харж байгаа энэ бол ясны мэс заслын өрөм, ясны мэс заслын хөрөө, 3 дахь нь бол энэ одоо ясны хугарсан шураг авахч гэдэг. Эдгээр 3 багаж бол одоо манай улсын хэмжээнд үйл ажиллагаа хийж байгаа гэмтэл мэс заслын хагалгаа хийдэг эмнэлгүүдэд хэрэглэдэг үндсэн 3 төрлийн багаж байгаа. Энэ 3 төрлийн багаж өдөө орон нутгийн эмнэлгүүдэд очисноор бол одоо манай эмч нар одоо ясны хугарал болоод өвдөх түвшний хэмэл үений мэс заслыг хийх боломж нь бол нэмэгдэж байна гэсэн үг. Төслийн хүрээнд нийт аймагуудын нэгдсэн эмнэлэгт өвжээс ортопедикс брендинг яс үений мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлж эмч эмнэлгийн мэрэгчлэтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулах юм а. Тус хандивын төсөл нь хэрэгжснээр орон нутагт жилдээ 8,000-аас 10,000 мэс засал хийгдэх боломж бүрдэж эмчилгээний үр дүн 20-аас 30%-аар нэмэгдэх боломжтой юм. Мөн орон нутгийн эмнэлгийн хүртээмжгүй байдлаас үүдэлтэй иргэдэд тулгардаг зардал, чирэгдэл, шилжилт хөдөлгөөн багасах, эмнэлгүүдийн тогтвортой байдал нэмэгдэх зэрэг нийгэм эдийн засгийн өндөр холбогдолтой юм а. Голтой аймагт энэ багаж өгснөр бол одоо иргэдээ одоо нөгөө Улаанбаатарын урсгал бол саарч байгаа. Энэ маань одоо голтой нутаг дэвсгэр дээр одоо тухайн хэрэгтэй багажаа ашиглан одоо гэмтлийн мэслийн тусламж үйлчлэгийг бол чанартай хүртээмжтэй иргэдэд үзүүлэх юм одоо бололцоо бол ирж байгаа. Тэгээ энэ хүрээнд бол яг энэ багаж маш их хэрэг болдог. Ялангуяа одоо ялтаж шуурга хагалгааны дараах одоо тавтаа хагалгаанд орж буцаад нөгөө ялтаж шуурга буцааж ахуулах үед энэ багаж маш их хэрэгтэй онцгой шаардлагатай байдаг. Манай аймгийн хэмжээнд бол яг дэрил болон энэ хөрөө янз бүрийн авгачнууд байдаг. Гэхдээ тодорхой хэмжээнд маш олон дахин хэрэглээд ахаар нөгөө илэгдэл хорогдол гэж юм гардаг. Тэгээ тэр үеднээс энэ багаж маань өөрөө маш өндөр өртөгтэй багаж. Тэгээд байнга одоо тэр болгон аваад авах боломж байдгүй. Тэгэхээр энэ багаж маань бас дараагийн яг мэслийн одоо юм илэгдэл хорогдлоо тооцсон ч тэр дахин давтан хэрэглэхэд маш их чухал хэрэгцээтэй багаж. Одоогоор энэ төхөөрөмж нь Улаанбаатар, Эрдэнэт хот болон Дархан уул, Баян хонгор, Дорногов аймгийн эмнэлгүүдэд ашиглагдсан ба мэс заслын хугацааг 20-30%-аар бууруулж буйн ажиглагджээ. Эрүүл мэнд, хүртээмж, чанар, хандивын төсөл энэ оны 5 дугаар сарын 15-наас 30-ны хооронд үргэлжилж 5 дугаар сарын 20-ноос мэс заслын тоног төхөөрөмжөө бусад аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд нийлүүлж эхлэх юм а. Төслийг хамтран хэрэгжүүлэгч Шунхлаа групп байгуулагдсан цагаас хойш нийгмийн хариуцлага, сайн сайхны хүрээнд олон төсөл хөтөлбөр зохион байгуулсаар иржээ. Энэ удаагийн хандивын төсөлч мөн адил нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, салбар дундын хамтын ажиллагаа үндэсний инновацийг дэмжих шинэ жишг болно гэж үзэж байна.